За сайн байцгаана уу? Эзэн толгой байна. За тэгэхээр би чанаг эмээтэйгээ хамт өнөөдөр эмээгийнхээ авдрыг утлахулнаа. Би Дорнот аймгийн Матад сум төрсөн. Би зүгээр л 10 төгсөөд л юу яасан. Кино механикчийн курст готод ирээд тэг кино механикчаар олон жил ажилласан. Ерөөс хортоо нөхцлөөр ажиллаад тэгээ хортоо нөхцлөөр гарсан. Тэнд дэвтэр нэгээд тэндээсээ гарсан бай. Би бол наг Дорногийн телеконд орсон юм л да. Тэгсэн чинь нөгөө бомаа тоглодог манай цэвэн живд миний ээжийн хөвчлээ. Тэгээ чамайг кино оператор Биндрягийн оронд ороод Биндря гадаад явна гэдэг. Тэгээд орно гэд байжсэн чинь аав маань ирээд ерөөсөн сургуульд шийд альж болоо гэд Дорнот таваачаад Дорнотод очиод киноны нэг юу тайсан дээр кино механикчийн курст гот руу ирсэн. Тийм дүүгт байсан. Таньхгүй биш яг. Яа сонсоогүй юм. Тэр ч одоо нэг цуутай авдар байдаг. Тэр эмээгийн ч авдар байж магадгүй. Тэр дотор нэг жоохон нарийн нанд юм байна. Тэгээ би ч айлын ганц ус тэрлүүл хэзээ жил орчондоо ер нь тэгэл. Тэгээд нэг идэж болох юм байна. Тэр нь жихэр боовчдод миний үед хомор байлаа ш. Тийм идэнэ. За би одоо л ерөнхий Улаанбаатар хотод төрж өссөн. Одоо манай дош гэж хэлэх юм бол ерөнхий Баянмонголд өссөн. Тэгээд одоо 2008 оны 4 сарын 7-нд төрсөн. Одоо энэ жил 18 нас сурж байгаа. Би чинь манай юм хэлэхдээ намайг чинь Дэлдэн шар гэж дууддаг. Хөө агаас одоо бүр нийтийн нэр болсон. Дэлдэн шарл гэх хүүгээ. Тийм. Чи жоохон би надад салддаг. Дуугийн санжин байна уу? Дуугийн санжин уу? Дэлхийг аваад Дэлдэн шар дэгдэж явдаг. Шаглаггүй шар гэж би бүр жоохон одоо биний хөг дэлдэж. Ер нь олны дэлдэн шар болсон дөө. Яг хоо ер нь спид чинь ирэхэд за нэг 2 сарын өмнө ер нь ирнэ гэд ирэхэд нэг тийм төлөв гарсан байсан байхгүй юу? Тэгэд ирэхэд нь би ер нь ингээд уулзвал гоё юм уу те уулзвал ингээд ямар байдаг бол гэж бод. Хэрэв уулзах юм бол би ингээд яг нэг зүйлийг амар хийнэ гэж бодож ирсэн болохоор эмээгийнхаа цовын амлуус амсуулах байсан. Яг гэвэл тэр хүнийг яг миний эмээгийнхаа цовын иддэг мэдрэмжтэй адилхан мэдрэмж аваасаа гэж бодсондоо яг хөө те цөөх бодол байсан. Тэр үед тэгэл найзынхаа дугуун дээр сунтлагдаал ингээл нэг баах хүүхдүүд ингээ хойноос нөөсөн байхгүй юу? Бараг худлаа эрдүүнд бол 300 400-аад хүүхдүүд ингээл хойноос нь хөөгөл машин зам чинь ингээл машин замаар ингээл шууд хөөгөл гэсэн байхгүй юу? Тэгэл би найзтайгаа дугуйтай тэр дундаас нь ингэж гарч ирээл тэгэл цонхон дээр нь очиод тэр бичлэгэн дээр байсан зүйлсээ яриад шинд норсон доо. Ерөнхий манай ах их ээж бол бүгд л ямар мондөг өстой. Тэгэл яг зарим хүмүүс чинь ингээд аз байлаа байдлаа гэдэг нь шүү дээ. Ялангуяа манай гэр бүлийнхэн бол наа чи бас авьяас шүү хаа нэлээм яриад наваа нэлээд дэмжиж ийсэн. Тэгээд манай эмээ бол нэг томор хүлээж аваагүй. Тэгээ мондөг bay шүү минийхөө. За болоо. Тэгэл би эмээд хэлсэн байхгүй эмээ хоёулаа ингээд баг дэлхийн хэмжээний баг од баг болох гээд bay шүү. Үнэхээр хоёул ингээд сая дэлхий харлаа гэдгсэн чинь за болж байна. Нэг тиймэрхүү юм хэлсэн тий. Яг хоо ерөнхий бол би бол амар сайн санд юм. Яг тэр нэг авдарны би яг зүгээр л ухдаг гэсэн бохгүй. Тэгээ нэг өдөр ингээ ухаа бичсэн чинь баруун зүүн болонд нэг юм амар олон юм цаас мэдэгдээд тэгээ би юу юм болоо гэж гаргаад ирсэн чинь ингээл бүр амьдралдаа би ингээ жоох хүүхд ингээ тийм их мөнгө харж байгааг бохгүй. Тэгэл би яг энэ зүйлээр би яг амьдралаа босгож чадах юм байна гэдэг бодол 7-8 настай хүүхдийн бодолд орж иж байгаа бохгүй. Тэгээ би өдөр болгон нэгийг ингээд авч иж болох юм байна гэд өдөр болгон ингээд нэгийг аваад гэсэн бохгүй юу. Тэр үчин 5000 тийм илүү 100000 тийм дэвсгэртэйсэн. Тэгээд би чинь яг бүр өдөр болгон 5000 төгрөгийг аваад тэрүүгээр ингээд бүр юм явдгуулээ. Тогтмол ингээд бүр үрх юм ингээд тооцолдог гэсэн 5000-аар 1000-аар нь ингээд 2000-аар нь тэгнэ 3000-аар нь тэгнэ гэд. Тэгэд амар их яаж байгаа л нэг баригдаад загнуулчихсан та. Загнуулсан. Заримдаа дугаа өнгөрөө заримдаа шилэлтэй чи гисэн байна гэдэг. Цаг хэлээ шүү дээ. Тэнд би муудаж чадахгүй. Энэ одоо миний амьны хөөгт тийм ээ. Арай л энэ ачуу дотроос бол энд айгүй арай илүү. Ямар гоё юмтай юм бэ? Гээл идчихсэн чинь нууц жар нь хаана байд юм бэ гэдгсэн чинь л юм ээ. Тэр авдарчин байгаа гэж надад тоглоомор ярьчихсан. Цоён гарч одоо ер нь би хүртэл нэр гарчих шиг боллоо. Эдний найзууд ээж байгаа л ер нь эмээгийн цоё тэгээ 4 5 удаа ирсэн. 5 удаа. Тийм бол их байсан. Манай нэг гадагш явсан бохгүй юу? Тэгээ би ингээ спид рүүсэрсний дараа манай цовын гэж сонссон чинь цовын идмээр байна.
эмээд хэлчих каргогоор тэгээ эмээд би ингээд видео кал хийгээд эмээ битэр ингээд иржсэн чинь манай эмээр хотлаагаасаа эмээ та каргогоор цөөвөө хийгээ явуулчихаа гэдгсэн баггүй юу. Тэгсэн чинь манай эмээ үнэнгээ ботцсон маргааш нь ингээд манай ээж каргогоор юм явуулах чахад ингээд савтай цөөвөн барьцсан ингээд энийг би охиндоо өгч байгаа гэдэг. Тэгээ тоглоом рейсээ манай эмээ чихнээсэ гэж бодоод цөв өгөхгүй явж исэн. Тэг. PB боксоор дамжуулж өглөө. Яста цөөвөл өгч явуулах бах та. Яста нэрэл цөв өгч явуулах. Бас нэг олон жилийн дараа те би ингээд бас харамсалтай ингээ эмээгийнхаа цөөвөн гид чадахгүй болох үед тэр үед миний зүгээр хамгийн хүсэх зүйлээ эмээгийнхаа цөөвөн гэдэг л. Йоо, манай аавын нэг Памагити нам гэдэг кинод өгөхгүй би тэр кинонд амар дуртай. Тэгээ CD гэдгээс. Тэнгүүд юу гэдүүлээ. Би чинь жоохон цэцэрлэгтэй нэг юм даам гарцсан гайсан нөхгүй. Тэгэл хоцорж ирээд унтан тэгэд ингээд намайг ингээд цэцэрлэг дээр хүргэж ирэхэд хүүхдүүд хоолнд орж идвэсэн нөхгүй. Тэгж яагаад би нэг унтчихийдэг байсан. Тэнгүүд ингээд манай нэг багш нар надад ингээд Памагити намыг ингээд CD-гээр тоглуулдаг өгөөд тэгээ би үзэж байгаад унтаал босоол цэцэрлэгтэй амьдралыг үргэлжлүүлдэг байсан даа гэхгүй. Жохон байсан. Тийм ер нь манай аав яг надад хэлэхдээ бол ерөнхий өв уламжлал амар дээд л тэгээд ээжигээ сайн хар гэр бүлийнхэндээ хайртай бай. Тэгээд бас спортер хичээл гэж хэлдэг байсан. Тийм. За окей тэгээд одоо эмээгийнхээ авдрыг удалж эхлэе да. Тий. За тэгээд опа. За авдрнаас гарч ирэх зүйл гэх юм бол за энэ нэг юм байна. За энэ капсул юм талаар хэний яриаггүй. За эхний зүйл бол нэг юм эмний капсул байна. Та эдийг харахад бол зүгээр нэг юм эмний хайрцаг баг. За энэтэй холбоотой түүх гэдэг юм бол би ч нэг багада манай эмээ ингээд авдрандаа ерөнхий бүх юмаа хийждэг байсан эм тариа жимс тэгэл ерөнхий ихэнх юм авдрандаа хийдэг байсан. Тэгээ би нэг өдөр багтай ханиад түрээд манай эмээ эмэнд гараад иргээд тэнгүүд ингээд би нэг эмээгийн авдрыг ухчихтай ингээд нэг юм харж исэн байхгүй юу. Тэгэд нэг жоох хөвгт чинь бас эмнүүд чинь бүгд л ялгаагүй хүнийг эмчилтэй байлгүй дээ гэж бодоод тэгээд эмээгийнхаа авдралоо эмээг яг дэлгүүр эмийн сан гарсныхын дараа авдрын ухаад нэг юм гаргаж ирээд би нэг хоёрыг уух юм бол хурдыг идэх чинь ингээд хоёрыг ууцсан юм л та. Тэгээд хурж ирээд заа маа минийх үү энэ эмээг уу гэд тэгсэн чинь би юм ууц штэ гэд тэгсэн чинь юу ямар юм гэд тэгсэн чинь нөгөө таны авдран дэсэн юм гэд тэгээ эмээ очоод харсан чинь нөгөө нэг хаван хөөлөгдөг шээлэгдэг юмнээс нь би аваачаад хоёрыг уугаа ийдсэн дээ. Шүнжгөөш. Тэгээд эмээ бас ууцсан. Тэгээ эмээтэй ээлжилж ингэ шөнжин шээ тийм төөх байна. За дараагийн авдрнаас гаргаж ирэх зүйл гэх юм бол опа. Нэг юм сайхан чихэрнүүд байна. Ер нь бол энэ Барбарис гэдэг энэ Ирээс гээд хоёр чихрийг бол манай эмээ бүр надад амар хөгдөг байсан. Тэгээд би ингээд авдралуу нь ер нь тэгэл ингээ уутнаасаа задраад авдраараа ингээд тарчдаг гэсэн бохгүй юу. Тэгэл авдрыг ухах гал гараа явуулангууд гар нь чихэр тааралдаг. Тэгээд дэрийг гаргаж ирээл иддэг. Тэгээд ялангуяа энэ Барбарис гэдэг энэ чихрийг идэхээр ер нь эмээгээ амар боддог. Яг ингээл хамтын амтлангууд л нэг эмээгийн гэрт ирээ буудан дээр ингээд цатгалан гисээ ингээд илээ дээш хараа гівтж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж өгдөг. За окей тэгээд дараагийн зүйл гэх юм бол за энэ манай за энэ одоо нэг юм Өчигдөр авдралаас юм сос. юу гэдэг юм чи үзэггүй бэх үзэглөө. Нэг чирнээл юм дөрдөд тустай чирнээлээ авч явдаг байсан. Би энийг хараад айгүй гайхсан ингээд тэгээ ийм юмар ингээд юм бичиж байж айгүй буугаагүй тэгснэ ингээд юмд дүрж бичдэг байсан. Тийм ухаан чирнээл нь тустай савнд байдаг гэсэн. Аха. Тэмний үед юм үзгэлээсэн шүү дээ. Тэгээ би дурсгалтай хадгалаад л дээ. Тийм нэг сонирхон санагцсан. Би хэрэгжсэн. Энэ ч одоо ер нь 2-3 дугаар сургууль дараад ер нь ийм л үзэгтэй байсан. Энэ хомбон цагаан гэдэг энэ байсан. Өшөө нэг 11 үзэг гэдэг нэг сайхан шар үз. Тэгээ энийг нүд бичиж их гоё тийм юутай.
эвтэн би сурцсан тэгээ энэ байж идгийг надад тий. Танай үед хичээлээ ийм үзэгддэг байсан. Ийм үдэрсэн шүү дээ. Сонирхол. Чирнэл асгаа цүнхэн дотор юу гэсэн үг юм? тэр чинь нэг иймэрхүү юм савтай чирнэл идэгсэн. Сурагч болгоо ийм чирнэл тавиад Тийш. тэрэндээ дөрөөд ингээд дөрөөд тэгээд хичээлээ жоох хэцүү л тэгээ ягтаа тэгээд надад 5 дугаар ангид ороход аав маань ингээд чирнэл соруулаад ухаад авторч гэнэ тийм ирдээ суугаа. Тийм юм бичдэг болсон. тэгээд ийм та сургууль төгссөний дараа бас наач юм байна уу? Би хадгалдаг юм л да. Сургууль төгссөний дараа энэс өөр үзэг гарч ирсэн. Өөр юм гарахгүй яа. Ажлын байр нь гарч ирэхэд бас тийм баха. За окей. Дараагийнхаа ямар орцгоё. Чи ингээд ухаад байсан чи юу алдсан. Тэ жоохон асуудалтай л гарлаа да. За окей. За дараагийн хоёр танилцуулах зүйлэл ингээд бүр бидний мэдхээр бол эрт дээр үе нэг юм метр байна. Тэгээд яг одоо жоохон гарчлаа шүү дээ. Тийм тэгээд нэг юм метр байна. Яаж буцаад. За ингээд эргүүлэл буцаад юм шиг байна. За энэ их учиртай дээлээ. Энэ манай эмээ манай аавд хийж өгжсэн дээл. Тэгээд манай эмээ энэ дээлийг тэгээд надад тохирдог болох хүртэл ингээд өөртөө юм хадгалсан нэг юм сайхан дээл байна. Та гэхдээ энэ дээлийг хийхдээ энэ метрийг ашиглаагүй шүү дээ. Эргүүл метрлдэг байхгүй юу? Маш хөрхөн метр. Хэдэн онд авч исэн бэ та? Энэ дээл оёх уу? Биш. Энийг хэдэн онд авч исэн бэ? Айл штий. Энд хэд та дүүний санахгүй л та. Чи яаж 60-70 оны эдэл үү. За энэ эвдэрч исэн бүр эвдлээ ажиллаа. Чи 70 онд бол би ихтэй л ойдог байсан. Ер нь хүүхдэд дээл бүдээ ойдог байсан. Та надад хэзээ дээл ойж өгөх юм бэ? Одоо л харин жоохон муудаж. Надад дээл ойж өгөх юм уу та? Ой штий. Асуудал үстэй дээ. Энэ их хооч хэмнээ их дээр үе тийм. Чиний хаанаас Авдарнаас ч гаргасан. Дараагийн зүйл их юм бол нэг юм дөрвөн ширхэг юм мөнгө аяг. тэр энэ дээтэй аягуул даргаан хийжтэй. Бүр миний ээж аяга. Тий. Ээж. Үгүй дамжаад тэгээд ирээд иж байгаа тийм. Аа тэгээд энэ мөнгө аягнуудыг одоо манай эмээ намайг л өвлж авна гэсэн аягнуудын өх юм уу та яг тэгээд. Чин ярь тийш. Өгнөстэй. Дөрүлэг нөгнөц хүүхдүүдэд тараад өгчихгүй байгаа сте. Би ядаж хоёрыг авъя шүү. Энэ хоёрыг авъя шүү. Захиалчих за. Би чамд энийг л өгнө. Энэ чи бүр их удаан олон жил хадгалсан. Миний ээж аяа. Надад ч авъя. Надад загтай шагнал магнал. За юу ч гэсэн дөрүлэнгийн л Тий. Энэ зөв манай нутгийн ургийн баяр гэж болсон. Тэгээ бүр дорнод тараад тэгэхэд л садан төрдөдсөн. Голдоо миний үеийнхэн баг байхгүй. Нэг охин гараад энэ маань тэрний намынгийн эгчэл гин, энэ дүүл гин, энэ хүүхдэн л гин. Миний үеийнхэн бол ер нь хоёроос илүү баг байхгүй. Гоё явсан дотор. survival гэдэг байна шүү дээ. Тэгээ бүр 5 хоног амраа. За миний хувьд бол ер нь би өөрөө нэг юм тусдаа нэг юм хайрцагтай байхгүй юу. Тэгээ тэр их нэг тийм авдарч гэж хэлээд байхгүй. Гэтэ ер нь нэг юм уурагны сав байдیں۔ Тийшээ би ингээд альва нэгэн гоё зүйл болохоор тийшээ юм хийж хадгалдаг. Тэгээ одоо баг 4 жил хадгалж байгаа. Тэрэн дотор нь одоо жишээлбэл нөө Тамир ахын тайз руу гарахад байсан тэр нэг мандат гэдэг үлээ. Тийм тэр мандат байна. Тэгээ бас ингээд нэг манай найзын өмс байна. Гэрт үлдээгээд бидэд амар гоё хонсон. Тэгээд тэрнийхээ манай найз өрөөсөө өмс үлдээгээ явчихсан. Тэрийг нь хийсэн. Ах утас авч ийсэн ингээд бас утасныхаа кейсийг хийсэн. Тэгээд ер нь л нэг их юм байгаа дөө тий. Тэгээд та бүхэн бас тэгээ гоё юм хадгалаарай. Танд ер нь ингээд дурсамжаа хуваалцах ямар санагдаж байна юм бэ? Сайхан. Хөгжилтэй яа. Энэ ингээ хуучныхаа юмнуудыг харахаар яаж энэ тэрний гоё хуучны бодол орж ирж байна уу? Яг Тэг эмээгийнхаа юм дундаас харахад бол үзээгч. Энэ зүйл айгүй сони санагдсан. Одоо ингээд бид одоогийн үзэгч одоо ингээд тэгж юм дүрх шаардлагагүй бэхин ингээд дотроо мэдчихгүй тийм. мэдчихгүй. Эмээг ийм л юмар л хичээл хийдэг. Тэгэд ингээд дүрээд ингээд хийдэг байсан гэхлээр бол бас айгүй хачирхалтай Тэрнээл нь тусдаа. гоё санагдаж байна. Тэгээд ер нь манай үеийнхэн бас одоо ингээд бидэд нэг амар сонирхолтой санагддаг зүйл ч гэсэн одоо ингээд 20-30 жилийн дараа бас те тэр үеийн хүүхдүүдэд ингээд бас иймэрхүү сонин санагдах юм болоо те. Тэгэд ер нь ингээд гоё
гоё мэдрэмж үлдээсэн үеийнхаа эд зүйлсийг ингээд хадгалахад ер нь их гоё өдөө шүү. Манай үеийнхэн тэгээ бас ингээд юм хадгалж байгаарэ. За окей, тэгээд эмээгийнхаа авдрыг удалж дууслаа. Үнэхээр сонирхолтой байлаа. Тийм. Тэгээд та бүхэн бас эмээгийнхаа авдрыг удлаад ийм сайхан дурсамжтай танилцаарай. Баярлалаа, баяртай. За би хүүхдүүдтэй бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай байдаг юм. Баяртай. Баяртай. Ер нь